хаалгаа гэдэг маш бага төслөөр дурангийнхаа багажийг оруулдаг. Одоо тэрэн жишээ нь метрлээд ярил ерөөс 1 см хүрэхгүй л тийм. Төслөөр дараа нь тэрнээсээ гарах хүндрэл багтаа. Үрдүн ихтэй төслөг багтаа одоо хамгийн нөгөө хөнөөл багтаа хаалгааны арга гэдэг юм багхгүй. Манай улсад сүүлийн 10 жил миний дурангийн хаалгаа хийх зэйгүүд их өндөр зардал гаргаж хийдэг. Маш их том тоног төхөөрөмжүүд хэрэгтэй, том суурин дурангууд хэрэгтэй. Зөвхөн нэг үений зайч одоо хаашаа 1.4 см куб газарт л хаалгаа хийгдэн шүү дээ. Тэр их жижигхэн толгойд хийгддэг байхгүй. Одоо чинь энэ үзэгний савны л яг дайтай хэмжээнд л хийгддэг. Гэхдээ энийг хийхэд бол маш их том үнэтэй аппаратууд хэрэглэгддэг. Тэгэхээр энийг бид нар чинь сүүлийн сая 10 жилд нэг юм хийдэг болцоож байна шүү дээ. Урд нь бол хүмүүс бас нэг анхаарч үздэг байсан. Шинэ шагаа жоох өвдөөл яваад байдаг. Өвдөг нь хаяа өвдөөл гэдэг. Сөхрөө суучдаг хүмүүс гээд байнга л өөртөө яриад идэг хүмүүс те. Уян дотроо гэмтэлтэй удаан гიშгэж чаддаг. Эсвэл шатаар дээшээ гацтгаа байцсан зөвхөн буугаад байдаг хүмүүс байдаг. Эсвэл зөвхөн шатаар дээшээ гараад буужтгаа байцсан тийм хүмүүс гэх мэт юм. Нөгөө мөрөө ингээд хөдлөхөөр өвдөд идэг. Мөрөө өргөж чаддгүй гэсэн мөрчлөө гарна ингээд хөдлөөд идэг тийм. Гэх мэт тийм юмуд маш их байдаг. Бас энэ үений дурангийн хаалгаас нь түрүүний хэлсэн вакуум битүү байхгүй үе өөрөө. Тэгэхээр бид нар тэрний чинь цоолж хийдэг. Утгаар цоолж жоод нөгөө дурангаа багаж оруулах шаардлага. Тэгэхээр тэрний ариун орчинд хийх шаардлагатай. Уучин байсан манай хаалгааны өрөөнүүд бол бас тэр шаардлагуудыг тэр үл хангаж өгч чадахгүй л дээ. Тэгэхээр тэр мөрнийг зохицуулах, шинээр хийх, шинэ тоног төхөөрөмж авах гэдэг юм уу. Тэрний үндэс суурийг бий болгох гэсэн олон асуудал байсан л да. Энэ хүний доод мөч хүний ар гэсийг бүтэн биеийг авч явдаг байхгүй. Тэгэхээр хамгийн их яагаад ер нь байнгын өвдөгний гэмтэл яваад байдаг юм хэрэг өвдөгөнд хамгийн их ачаалт очдог. Тэгэхээр өвдөг бол ерөөсөө машинаар амарсаатрын үйлчлэгтэй шүү дээ. Тэгэхээр жин нэмэгдэх тоолонд үений даралт нэмэгдээд идэг. Тийм учраас би нэрээ хэлчихсэн юм чинь жин ихтэй хүн жин багтай хүн хоёрын илүү жин ихтэй хүн илүү хурдан гэмтээд идэг. Тэгэхээр нөгөө нэг цогдох хүчин их байдаг. Тэгэхээр тэнийг анхаарах хэрэгтэй байна. Илүү их булчинлаг байх хэрэгтэй. Илүү их булчинлаг байна гэдэг нь аргыг сайн барьдаг гэсэн үг. Тэрнээс булчин багтай бусад өөгтлөлт ихтэй болон тэнийг дийлдэггүй. Энийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар хаалгааны дараа бас нөхөн сэргэлтийн ажиллаад. Хаалгаа бол бидний хийж байгаа хаалгаа бол нэг л юм. Хоёрд зайлшгүй цогцоор бүрдэж байгаа шүү дээ. Тэр нь бол зайлшгүй нөхөн сэргэх хэмжлэг явуулдаг. Тэгэхээр энийг хаях гэдэг хүмүүс. Өө би хаалгаа хэлэх юм чи одоо л гоё болсон доо гэж боддсон юм шиг байна л да. Тэгэхээр уг нь тайлбарлаж хэлээ гаргадаг. Үгүй тийм биш ээ. Одоо нөгөө жинхэнэ нөхөн сэргэх юм чи яг чи нөгөө нугалдаг болох хэвээр, тэнэлэгдэг болох хэвээр, ажилуулдаг болох хэвээр. Тэгэхээр тэрнийг хаягдуулдаг. Тэгээд дараа нь эргэж ирдэг. Энэ болохгүй байна гэдэг. Тэгэхээр тэрнийг хаягмааргүй байна. Зайлшгүй нөхөн сэргэх бичлэгийг заалтын дагуу хийж сурмаар байна. Зүгээр хаяад явчихдаг. Өвдөлтгүй болон гот хаяа явж байгаа ч. Ийм л хоёр юм зохимоор байна да.